бичлэг эхлэхэд ямар ч Гарогийн монстр хөлбөр Сайтама руу нэрсэн. Сайтама түүнийг ядах юм гүцэгдэг. Хэдний өмнөх нөхөсөн чиглэлээ унж түүнийг ялах болгонд бол ганц зохиолсаар байсан ч өнөөдөр түүний хамгийн том дайсан Сайтама гэдгийг Гаро ойлгодог. Үлдсэн баатруудад болохоор тэр хоёрын тулааныхан дуу сонсоход бол юу вэ гэсэн чинь энэ хоёрт бүр лааж байгаа юм чинь. Тэгтэл манай Сайтамагийн бараг нэг 30 юм уу 20% нь төрөх байх л та. Гаро хамаг чадлаараа Сайтама руу маш хүчтэй зохисон ч манай хүнийх нь халдсан толгой нь нөгөө Гарод гэмтэл өчрөөр гарын тастааш. Гэтэл Гаро одоо юу юм бэ? Ядах юмгүй гараа эдгээр 100 гарын шургуун цохилт. Нөгөө хүн шууд түүн рүү цохилт хийдэг. Буцан түүнд мангас хөлбөрт ордог ухаан санаа алдчихдаг манай хүн. Тэсний энийг заавал ялна гэсэн чинь нөгөө хүн чиний нэр Гар юм. Өөрийнх нь нөгөө юу вэ? Хагаад зөвхөн Гаро өөрийг тоохгүй нь уурлаа шууд уурандаа бүр цөм шаасан чинь нөгөө хүн байхгүй. Нөгөө хүн ч одоо юу вэ гэл ганц цохол нам дэмэнд. Өөр юм уу манай Гаро зүгэн амаа татхийл амаа хурдаа манай Сайтама руу дээр харуулдаг. Сайтама хит цөөж гараад өөрхөө бурхныг аллах нудраг гэсээр түнрөөстэй ам хүчээрээ дайрна. За One Punch Man-ийн хойно үс зүгээр шүү дээ. Манай хүн чамд дайралтай хийсэн чинь нөгөө нь балтаад нөгөө нь илүү болчихлоо бүр 76-аад бүр 4 дахиж 2 гар ургаад нөгөө манай Сайтама үстэй өчр зүггүй дайрч байна. Тэгэл бас амар төрхтэй болсон маа гэж галтуулыг дэлбэс хамд нь хөргөж дэж авахгүй та нар хаж байгаа дээ. Тэгэл бүр манай үнийг өстө балдаж гарна шүү. Гэтэл манай хүн балтаад ганц 100 гараараа л хамгаалаад байдیں۔ Нөгөө хүн бүр болдгүй. Нөгөө ч бүр амар уурлалмаа гэж байгаа шууд 2 гараа үржсэн үлдсэн 2 гараараа цөм шахаар өмөртөж энергийн цохилт хийдэг. Тэгсэн чинь манай Сайтамаш нэг энгийн цохилтууд гэсээр түүнийг баруун гарын шулуун цохилтоор хитэн уул барыг явуулчлаа. Ард талаас нь гарч иж түүнийг зохих гэж байсан боловч түүнд өөрөө зохиолаа. Өөрхий барыг хизээж ялахгүй байна да. Ухааны бодвол байсан чи хитэн бүр аврах том хөлнүүд гарч ирээ. Пүм манай хүнийг өөр ертөнц рүү авчиж байгаа. Ашин багш шавьяа ялгаж явахыг харах нь ичгүүртэй юм. Гэсээр банк гарч ирдэг. Гароч гараа өрсөн чинь гол гэдэг гар нь манай хүнийг гуйлхтаа тэгээд өөрхөө хүчийг өгсөн байдаг. Манай Гарогийн хамгийн хүчтэй дээд болох космик хувирал. Гарогийн космик хувирал нь одоогоор маш хүчтэй болсон бөгөөд одоо бараг дийлдэшгүй болсон баг уу. Түүн рүү шууд л өөрхөн цохилтыг хөлбөрлөн түүн рүү маш хүчтэй цохилт хийдэг. Маш том дэлбэрэлт болдог бөгөөд бараг тэнгэр гээл. Тэр орго эзэн хааны бүр хамаг дээлтүүдийн хөлбөрлөлттэй илүү томор байлаа. Хүмүүс тулаануудын эзэмшлийн тэхийн тулд байгаль амьтны юмыг хөлбөрлөдгөл энэ харсан болгоно 1 секунд хөлбөрт юм байх уу. Манай хүн рүү энгийн зөвхөлтүүд хийгээд манай хүн хөлбөрлөл өөрхөн энгийн зөвхөлтүүдийг хийгээл пум маш том дэлбэрэлтүүд үүсэл тэр дундаас нь 2 амар юм гарч ирэл. Нөгөө хүн шууд өөрхөн шин техник болов хамгийн биш өөрхөн шин техникүүдийг манай Сайтамад ашиглаж эхэлдэг бөгөөд гинт өөр газар буугаад ирдэг.